Багш нь энэ удаагийн хичээлээр хувьсах гүйдлийг гарган авах талаар та бүхэн тайлбарлан ойлгох болно. Парадан хийсэн туршилтаас бид бүхэн хувьсах соронзон урсгалын нөлөөгөөр оромогт цахилгаан хөлгөж хүч үүсэж гүйдэл гүйж байгааг галванометрээр хэмжин шалган үзэж ойлгож авсан билээ. Үүнийг соронзон индукцийн үзэлт гэдэг. Соронзон дотор жазыг механик аргаар тогтмол хурдаар жигд эргүүлбэл одоо энэгээр эргүүлнэ гэсэн үг. Жигд эргүүлбэл оромогт косинус синусийн хуулиар хувьсан өөрчлөх цахилгаан хөлгөж үүсэх бөгөөд жазыг хэлхээнд залган хэрэглэгчтэй холбол өөрөлдөл жазны энэ хоёр үзүүрийг хэлхээнд холбоно гэсэн. Энэ хоёр үзүүрийг хэлхээнд холбоно гэсэн. Цахилгаан хэрэглэгчээр хувьсах цахилгаан гүйдэг. Бидний өдөр тутам хэрэглэдэг хувьсах цахилгаан гүйдлийг ийм аргаар гарган авдаг. За багш сая та бүхэнд хувьсах гүйдлийг гарган авахыг товчхон тайлбарлаж өглөө. Одоо бүгдээрээ томьёоны гаргалгаа хийж үзье. Жазыг соронзон дотор эргүүлэхэд соронзон урсгалын өөрчлөлт нь хугацаанд хамаарат BS тэнцвэр косинус P байна. Тэгвэл жазд үүсэх цахилгаан хөлгөж хүч нь түүний хурдаас хамаарна. Үүнийг Парадын хууль гэдэг. За P үнцэг маань соронзон индукцийн вектор ба жазны гадрын нормалын хооронд үнцэг жазыг эргүүл соронзон төр эргүүлж байгаа учраас гадаргын нормалын үнцэг нь омегт-ийн хуулиар өөрчлөгдөн. Ягаад гэвэл энийг жигд эргүүлж байгаа. Тэгээд соронзон урсгал хугацаас хамаарлаас нь хугацаагаар уламжлал авбал жазны үүсэж байгаа цахилгаан хөлгөж хүчний хугацааны хамаарал гарч ирнэ. За тэгэхээр эндээс бүгдээрээ хугацаагаар нь уламжлал авъя. Тэгвэл BS тогтмол хэмжигдэх учраас уламжлалын өмнө гаргана. Косинусны уламжлал хасах синус байдаг. Энэ хасахтайгаа устдад нэмэх болно. Косинус дотох пункт утга авал омега үлдэн. Тэгэхээр эпсилон тэнцүү BS омега синус омега T гэсэн цахилгаан хөдөлгөж хугацаанаас хамаарал гарч ирнэ. Тэгэхээр синусийн өмнөх BS омегаг цахилгаан хөдөлгөж хүчний 70 утга болно. Тэгвэл цахилгаан хөдөлгөж хүч нь хугацаанаас хамаарат синусийн хуулиар энэ тохиолдолд өөрчлөгдөх нь байна. Өөрөөр хэлбэл соронзон орон дотор жазыг эргүүлэхэд энэ цахилгаан хөдөлгөж үүснэ. Тэр нь синус косинусаар өөрчлөгдөнө. Тэгэхээр энэ жазыгаа энэ хоёр үзүүрийг цахилгаан хэрэглэгчд холбох юм бол цахилгаан хэрэглэгчээр синус косинус хуулиар өөрчлөгдөх хувьсах гүйдэл гүйхнэ. Гүйдэл гэдэг нь хүчлийг эсвэрс тухаас тэнцүү. Өөрөөр хэлбэл бидний ярьж байгаа тохиолдол хэрэглэгч хэрэглэгчдэр гүйж байгаа гүйдэл нь хэлхээний хүчлийг хэрэглэгч эсвэрс тухаас тэнцүү байна. Хүчтэл нь хугацаанаас хамаарат синусийн ийм хуулиар өөрчлөнө гэж бид нар үзэж байгаа энэ тохиолдолд. Тэгвэл эпсилоны хох R нь өөрөлдөл омега эпсилон 0 синус омега T хох нь R болно. Тэгвэл хүчтэл цахилгаан хөдөлгөчний далаацыг эсвэрс туул гүйдлийн далаац болно. За ингээд хувьсах гүйдлийг гарган авах талаар ярьлаа. Та саяныхаа ярьсан зүйлийг зургаар үзүүлье. Өөрөөр хэлбэл соронзон орон дотор гүйтлэж жазыг эргүүлвэл энэ гүйтлэж жаз нь хувьсах цахилгаан хөдөлгөж хүч үүснэ. За энэ гүйтлэж жазыг хэлхээнд холбол өөрөөр хэлбэл одоо энэ тохиолдолд чийдэнд холбол энэ чийдэнгээр хувьсах гүйдлэггүй. Ингэж хувьсах гүйдлийг гаргаж авдаг байна. Гэхдээ хамгийн гол нь соронзон дотор гүйтлэж жазыг эргүүлж чадаад түүнийгээ хэлхээнд холбол
хувьсах цахилгаан гүйлийг гарган авдаг. Тэгэхээр энийг ямар аргаар эргүүлж болох вэ? Механик аргаар эргүүлэх болно. Ямар механик арга байж болох вэ гэхээр за хүн бол биений хүчээр эргүүлж болно. За энэ бол байнга эргүүлэх боломжгүй. За хамгийн түгээмэл хэрэгэлдэг арга бол салхин сенс гэсэн. Салхины урсгалыг ашиглаад сенсийг эргүүлдэг. Сенсийн эргэлтийг just эргэлттэй холбоод өгчвөл цахилгаан гаргаж авчих боломжтой. Бас өөр усны урсгалыг ашигладаг. Өөрөөр хэлбэл усан цахилгаан стан. Усан цахилгаан станцаар энэ турбиныг эргүүлждэг. Усан турбин. Турбины эргэлтийг энэ just холбоо өгчвөл жаз эргэлдээд, соромтор эргэлдээд хувьсах гүйдлийг гаргаж авдаг байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.